Мэдээ үргэлжилж байна. Эмнэлэгт сахиураар орсон иргэд өвчтөн гасрах, цаг тухайд нэмийг нь өгөх, тариаг нь хийлгэх, хооллох, халдвар хамгааллын дэглэм сахиулах зэрэг үүргийг хүлээдэг. Гэтэл бодит байдалд сахиурууд амралтанд ирсэн мэт ажиллах, халдвар хамгааллын дэглэм зөрчих, хоригдсон хоол хүнс өвчтөнд өгөх, мөн удаан хугацаагаар чанга дугаар уцаар ярих зэргээр эмчилгээнд сөргөөр нөлөөлөх үйлдэлүүдийг гаргадаг. Зарим нэг сахиурууд бол яг тэгдэг юм за нэг сайхан амраад авъя хэд хоног гэд тэгээ хүүхд бол коридороор гүйжээдэг ганцаараа сахиурууд бол уцаа бариад орон дээр л өвччихдэг тиймэрхүү юм үзэгдэл байдаг. Одоо чихэртэй ундаа ч юм уу чихэр жимс энэ тэр юмыг уулгуулж болохгүй шүү гэхээр эсрэгээр аваад ирдэг. Халуун ногоотой хоол юм уу хуурсан хайрсан хоол идүүлэхгүй шүү гэхээр бас эсрэгээр хоол авчирдаг. Гэх мэтчлэнгээр бол сахиуруудад их зөвлөгөө өгдөг, тацгийнхаа дотоод журмыг их танилцуулдаг. Тэр болгоныг бол хэрэгжүүлдэггүй гэж бол үздэг. Зарим тохиолдолд яд өгөхээр эцэг эхчүүд хоорондоо өрөөгөрөө нийлээд гаднаас захиалгын хоолнууд захиалаад идчихдэг. Тэрэнд нь одоо шарсан дахианууд, KFC, пицца энэ төр айгүй захиалж идэнэ. Тэр эдгээр яагаад болдгоо гэхээр хүүхэд ямар нэгэн өвчнөр өвцөн тохиолдолд заавал эрүүл хоол идчихэж хоолны дэглэм аягүй сайн барьж аягүй сайн сайжирна гэсэн. Тэр чихэрлэг юмнууд ингээд идээд байгаа тохиолдолд жишээ нь уушингийн хатгаатай гуурсан хоолой өрөвсөлтэй хүүхдүүд бол цэр юм зунгаарлцсан байгаа дээр чихэрлэг юмнууд хийдээд энэ нь бол нөгөө одоо өвчний байдлыг улмал сонжруулна гэсэн үг. Аяа харшлах юмнууд идээд байна гэсэн үг байхгүй юу? Сахиуруудын 30-40% нь эмчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй хариуцлагагүй хандаж хоригдсон хоол хүнс өвчтөнд өгдөг байна. Мөн зарим тохиолдолд хүүхдийг сахиулах гэдэг. Түүнчлэн хүүхдэд анхаарал хандуулах бус утсандаа анхаарснаас хүүхэд бэртэж гэмтэх тохиолдолч гарч байжээ. Тэрчлэн хүүхдэд тавьсан уян зүг санаандаггүй авах, унгаах, норгох тохиолдол элбэг гардаг байна. Мөн өрөөндөө ганцаараа байгаа мэт аашилж гэрээсээ хоригдсон хүнс авчрах, чанга дуугаар уцаар ярих, бичлэг үзэх нь өвчнөдөө шаналж байгаа дөнгөж унтсан өвчтнийг сэрэх зэргээр хүндрэл учруулдаг байна. Том хүүхдүүд дээр бол жоохон хариуцлага жоохон алдаад байгаа санагдаад байна. Тэгвэл бол жоохон ялах нэраа одоо тэгээ 2-3 насны хүүхдүүд дээр бол хариуцлага нь гайгүй. Одоо хүүхдүүд нааш чашаа коридороор ихгүй ч юм уу тэгэл янз бүр нөгөө утас айгаа хүзхий. Утсаар тоглоом тоглох ч юм уу. Тийм юм айгаа анзаарагдаад байгаа. Хориотой одоо идэх хүнсийг одоо манайх авчираг байлахад энтлийн ор авчирхад те зэрэгцээл уйлал идэж уун байрна гэсэн нэг асуудал бас байгаа. Хүүхдээ орхиод бас түр гараа авчдаг гэж жоохон том хүүхдтэй л хүмүүс л тэгж л аам л та. Жижиг хүүхдтэй нүнд бол гайгүй. Нэг үе бодвол томоогийн өвчлөл багасаж эмнэлгийн ачаалал буурсан ч гэлээ хүүхдүүдийн дунд амьсгалын замын болон ходоод гидсний өвчлөл байсаар байна. Тухайлбал сонгон хайрхан нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 130 ортоогоос өнөөдөр бүх ор хүүхдтэй байсан юм. Мөн хүүхдүүдийн 90% нь сахиуртай байлаа. Харин насанд хүрэгчдийн хувьд шаардлагатай тохиолдол буюу 20-30% нь сахиуртай хэвтдэг байна. Иймээс хэрвээ иргэн та сахиураар эмнэлэгт орсон бол өвчтөн гасрах үүргээ биелүүлж хоригдсон хоол хүнсийг өвчтөнд өгөхгүй байх, бусдад хүндрэл учруулахгүй байх нь иргэний зүй ёсны үүрэг юм а.